надад бол мэдрэгддэг байхгүй юу. Тэгэхгүй ингээд өөрийнхөө мэдрэмжийг хит үгүйсгээд хит би ингээд буруу миний бүх хүсэж байгаа бурууг харчингууд босод хүмүүсийн хит байх гэдэг юм билээ. LGBT төв хүмүүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байна уу хүндэт сонсогчдоо. Ингээ Mongolian Queer podcast-ийн 7 дугаар улирал маань ингээд эхэлж байна. Айгуу удаан 2-3 сар ямар ч чин дугаар байхгүй. Бид хэдийг сансан байх гэж найдаа. За тэгээд манай зочин маань офис дээр ирсэн байна. Манай сонсогч нарт өөрийгөө танилцуулна уу? За бүгдээрээ сайн байна уу? Намайг Инхчин гэдэг. Би транс эрхтэй. Тийм аа. За Инхчин бит хоёр ерөнхийдөө бараг 2 сарын өмнөөс энэ дугаарын талаар ярьж байгаад нэг өнөөдөр л уулзчихъя. Бас уулзахдаа бас бөөн төлөвлөгөө болж хизээ уулзах яах вэ гэж жаад уулзчихъя. Тэгээд зарим хүмүүс мэдэх бах сая 8 дугаар сарын 24-нд бол queer театр чинь 3-нд лөө. Тийм 8 за юуцэн тэгшэр багшлын өдрүүдийн хүрээнд болдог нөгөө queer театрт жүжиглсэн. Нөгөө ирээдүй гэдэг дүрд тоглосон жүжигчин ирсэн. Ирээдүй баймаар байна. Амар сайн жүжиглсэн гэл хүн болгоны сэтгэлд амар хоногшсон мөлий. Тийм болохоор яг одоо Инхчин өнөөдөр бол Инхчингийн үүднээс ярий. Тэ. За Инхчин ханаас эхлүүлээ. Яг ингээл толгомдчлаа тийм үү. За тэгэхээр транс эрхтэй гэж өөрийгөө сайн хэлсэн шүү дээ. Одоо яаж өөрийгөө мэдв? Хэдэн настай байсан бэ гэж. Инглээр яг өмнө нэг coming out өдрөлөг дээр яг хамгийн анх таньж үзсэн нь бол киноноос нөлөөтэй гэдэг ярьжсэн. Яг нэршлээ мэдсэн. Тэр үед нөгөө Danish Girl гэх кино үзээд амар хөөлөд тэрийг ер нь бол 3 удаа үзчихсэн аахгүй юу. Тэг 3-ууланд нь би амар хөөлжсэн. Хамгийн анхны удаа үзчихээд хамгийн сүүлд нь энэ бол ингээ хамгийн анхны трансгендерийн түүх юм аа гарч ирэх үед нь би чинь трансгендер юм байна гэдэг ойлголтыг хүлээж авах. Хүн чинь ямар нэгэн харьяалагдах амар дуртай шүү дээ. Тавтаа билээ. Би эргэжтэйч байгаад тахаар ингээд өөрийгөө гайхдаг байсан чи тэр кино гэдэг чинь харьяалагдах туслана л да. Тийм. Гэхдээ ингээд ер нь бол би амар homophobic байсан. Ижил хөрстөн хүн байх ёсгүй шүү дээ. Ер нь над шиг хүн чинь ингээд байх ёсгүй байхгүй юу? Би тэрний хэрэг амар өөрийгөө үзье яддаг. Энэ бол өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө хизээж өөрөө байлгадаггүй байсан. Тэр үед мэдчихүүтэй би бүр ингээд хавд гарч ирсэн шүү дээ. Янз бүрийн мэдхгүй юм оруулна гэж ярилцвал тэгдэг ус аахгүй. Тэг нэлээ ингээд хамтдаа юм ийгээд явах хэрээр нөгөө чинь ингээд намайг анзаарсан юм уу яасан нэг өдөр яг нэлээ хэдэн сарын дараа асуусан л та. Надаас чи эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэж асуусан. Тэр үед би зүгээр л урт төстэй эмэгтэйлэг урттай яг юу хүмүүс төлөөсөн л та угаасаа дургуунч тийм байсан чинь гинт надаас тэгээ асууж байгаа. Би бүр ингээд балмагдаад ингээд гайхаад өдөөсөн дотроо л тэгсэн л дээ. Би үүтэй гаднаа юу яриад байгаа байж чи одоо би чи эмэгтэй л байгаа ч тэгээд тэгж хэлчихсэн байхгүй юу. Үгүй чи эрэгтэй юм уу эмэгтэй юм уу бүр 2-3 удаа асуугаад тэгээд би тухайн үед болцаар болоод өнгөрөөл ингэж 80 юм болж нөгөө хүч надаас 80 юм асуусаар сүултээ би ингээд хүлэн зөвшөөрсөн гэдэг. Тэгээд би ямар ч юм эмэгтэй бол биш. Тэгээ өөрөө сайн мэдгүй чсэн. Тэгээ эмэгтэй хүн татагддаг гэдгийг хүлээн зөвшөөрчихсэн. Өөрөө тэгж асуухаас өмнө бүр эрэгтэй хүн татагдчихсан уу гэж асуудаг байхгүй юу? Үгүй би өөртөө итгэлтэй хариулдаг байхгүй юу? Хүмүүс ингэ хүн сайн болж ирсэн гэх нь үгүй ба. Тэгсэн чинь анх удаа надаас чи тэгвэл эмэгтэй хүн сайн болж ирсэн гэж гэсэн асуулт ирээд би бүр гайхаад тэр хүүхд ер нь бол надаас юм итчлэн одоо жижигэн болно гэж боддог ч юм уу те. Тэгээ намайг транс эрэгтэй гэдэг мэдсэний дараа чи одоо би итгэж тэр итгэж гэдэг юм аа мэддэг учраас
энэ талаар бурхан дургуйч үржсэн үү ч юм уу. Тэг ингээд ирээдүйд юу гэрлийн гэж боддог. Өөрөөр яа гэж боддог гэх юм. Намайг бүр өөрийгөө таниулах процесс хийлгүүлээд би ингээ өөрийгөө гайхаад баламжчихсан байхгүй тухайд. Тэгч өөртөө амар ком аут хийжсэн. Тэгээд яг тухайд би тэр хүнд юу гэж хариулж ирсэн бэ гэхээр энийг чи бит хоёроос өөр хүн мэдэхгүй. Тэг хинд ч тэгэлэр би нэг угаасаа нарсан туршдаа нууж авч хагаад тэгээд өхнө гэж бодд юм аа. Гэж хэлжсэн байхгүй. Тэгсэн чи одоо ийм өөрийгөө подкастт орчихсон л байна. Тэр охины нөлөөтэй хэлсэн юм байж. Тэгээд тэр охин би өөрөө сайн байсан. Тэгээд дараа нь тэр охин сайн гэдэг хэлсэн. Тэр жилдээ юу? Тэр охин сайн гэдэг. Ер нь бол миний хамгийн анхны ком аут хийсэн хүн тэр охин гэсэн үг. Тэр өөрөө яг нөгөө бүр мөс ингэ дуусчлаа гэдэг юм ч юм уу миний зөвхөч бүр ингэ шамраал байхгүй болоо шүү дээ. Анх удаа өөрийнхөө байжсэн чи байхгүй бүр ингэ унтарсан. Тэгээд тэр өөрөө амар уйлж агаад гэртээ хон чадахгүй мэн би ойлгоод бүр 11 12 болчихсон байхгүй. Унаа зогссон. Би цуглаан дээр өчиж байхгүй. Цуглааныхаа байранд бүр амар хэцүү болсон. Би ингэ имээдээ мэддэгдмээргүй, дүүнэртээ мэддэгдмээргүй амар тавь татсан ингэ амар сүнэмэлсэн болохоор ганцаараа байх хэрэгцээ байгаад байдаг. Гэрт данч тийм хэрэгцээ байхгүй. Тэнгүүд цуглаан дээр очихдоо би чинь 1000 төгрөгтэй л хэлсэн. Хаус нь нисгэд амьдардаг гэсэн. Маань цуглан чи өсний төгрөгтэй лээ. Тэгээ мэдгүй юу болчихсон мэдгүй тэгээ ямар азтай ч юм шиг. Тухайд ингээ унаа гэдэг юм чи 2000 болчихдог байхгүй юу? Тэгээ ингээл унаа тараас 1000-аар авахгүй гэсэн чи суус үгүй. Тэгэл номын хүртэл 1000-аар өгүүлэнгүүтээ цаашаа явах зүйл алхаад тэгэл орж ирсэн. Тэгээд нөгөө ер нь бол бурхантай хамт ингэ залбираад лэм магтаал дуулж үзээ. Тэгэхгүй бол бүр ингэ амар харанхуй мэдрэмж төрөөд хоосон юм болохоор тийм. Тэгээд нөгөө чи өмнө юусэн мэдрэмж авч байгаагүй гэл тэгсэн шүү дээ. Тэр үеийг тэрийгэ тодруулбал яг ямар байсан өөрийгөө хүлэн зөвшөөртлөө ч юм уу тэр үеийг хүртэл ямар байсан бэ? Одоо ингээд хүмүүс амар хэмээрдэж шүү дээ. Бага насны дурсамж, бага насны хөгжилтэй, баяртай, үйлмар тийм дурсамж байдгүй. Би тэр асуулт миний хувьд амар хэцүү асуулт гоё. Тэгвэл би бага насндаа өөрөөрөө байгаагүй. Амар томоотой, мундаг, бусдын үед аав ээж зүгээр л томоотой мундаг хөвгөл. Өөр ингэсэн яг ингэ эргээ санахаар амар гоё байсан тийм бага насны дурсамж байдаггүй. Тэгээ цэцэрлэг дээр ямарсан бэ ингэ судалдаг. Өвдөн дээр хоёр гараа тавьчаал нөгөө хүүхдүүд уулын багш тоглоороо гэж цай өгч байгаа байхгүй. Тэгмээ тэр үед би ингэ юу их юм гэдэггүй ингэ сууцдаг. Өвдөн дээр гараа тавьчаал амар томоотой тэгэл ер нь дунд галахын хүртлээ тэгээл яваад гэсэн. Ерөөсөн нэг тийм өөрөө байгаад урсгалаараа ингэж байж байгаа л өөрийгөө нуугаад байгаад идсэн юм шиг. Тэр хэрээрээ нөө юу ч мэдрэхгүй инээдтэй юм харахаар нэг инээдгүй инээдтэй санагддаг юм ч угаасаа. Хүн намайг баярлуулахаар би ингэж нөгөө хүнийг баярлахгүй нэ гэж гондооч хэдэг гэж бодож жүжиглэж баярлдаг гэсэн ингээл тор. Тийм түүх respect. Гөнгөрсөн харахаар мэдрэмж гэдэг юм надад respect шүү. Тэг яг өөрөөрөө байсан сүүлийн 3 жил миний өмнө нь өөрөөрөө биш байсан тэр 16 жил хоёр ерс ялгаатай. Сүүлийн 3 жил би хамаагүй гоё хэмдэрч ирсэн юм шиг санагдав. Дахин дөрж мөрсөн юм шиг үү? Тамаарг л өндөө. Тэгэл анхнаасаа өөрөөрөө байсан бол гэж ямар боддоо шүү дээ. Олон зүйлээ өөрийгөө таньж мэдээд алдахад алдаа донх үед оноо гоё жаргалтай амьдрах гэсэн баг таа гэж. За тэгээд нөгөө шөнө ясан гинэ. Амар ингэ чухал юм ярьж байгаа нь энийг гэдэг. Тэр тэрнээс өмнө бас нэг хэд хоногийн өмнө би нөгөө pop дээр байжгаад
Манай ээж аав нөгөө хуваараа паб ажилладаг. Тэрэнд нэг тусалдаг байхгүй. Оройн тэгээ нөгөө нэг дөнгөж нээжсэн юм л та. Би гинт нөгөө би ингээд транс юм чинь. Миний энэ би тухай транс талаар LGBT гэх нэг амар нөгөө нарийн мэдхгүй зөв би ингээд ижил хүсдэг гэж ерхэд нөгөө ижил хүсдэг гэж ярьдэн шүү дээ. Тэрүүгээр л болоод байгаа байхгүй өөрийгөө. Тэгээ би ингээд ижил хүсдэг юм чинь бурхан надад дургүй бахтай гэж боддог гэсэн. Яг тэр 11-р ангийн зунаас эхлээд би нэг бүр яг итгэж болоод бурханыг хүлээмжшүүрээд ингээ бурхантай байхдаа бүр амар гоё байж байгаа л ингээл нэлийн библи бүр амар нарийн детальны судлаад амар дуртай байдаг ус аахгүй. Тэг миний амьдралд ингээл ядаж нэг ганц гэрэлтэй юм бурхан байсан. Тэр зүйлдээ би ингээд үзий ядагдчихлаа шүү дээ. Одоо бурхан намайг уучлсан ч би бурхантай хамт байгаад явж амтчих ирэхгүй дээ гэж бодсон нэг өрөө байдаг. Тэр өрөө бүр ингээд яаж л павд ингээд харах уу хөнгөө тэгвэл би ингээд болон цугаа бүр ингээд харах уу бүр ингээд өөлөө яг үнээр тийм мэдрэмж төржсөн. Яг бол миний хамгийн хайртай зүйлтэй би ингээд үзий ядагдчихлаа. Бүр ингээд амар өөлөө амар хэцүү байгаад тэгээд нэг Facebook руу ордог байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө би LGBT төв гэж байдаг юм гэдэггүйсэн. Чи одоо 2-3 жил юм шүү дээ. Тэгээд ингээд Facebook-д яаж вэ чи мэдэхгүй чи төв дээр төвийн пэйж дээр нэг юм Есүс та нарыг байгаагаар чинь хайрлсан. Есүс та нарыг үзий ядаагүй гэдэг пэйж ингээд барьсан. Тэгээ хүмүүс ингэж чагсаал хийж байгаа тухай бичлэг үзээд тэгээд тэрийг үзээд амар тайвширч ирсэн. Тэрнээс хойш төв гэж юу вэ гэдэг талаар судлаад ингэ явж байгаа. Тэгээд нөгөө нэг өөрөө чинь ингээд өөрийгөө үзээд байгаа ш дахиад яг хэдий тухайн үед ингээд өөрийгөө тайвшруулчихсан дараа буцаал нөгөө үзээд яддаг мэдрэмж ингэ байгаа л шүү дээ бүрэн шийдвэрлэхгүй л. Тэнгүүд тэр өөрөө би ингээд ядаж нэг магтаалаа хийж дуусгачаад гитар тоглол ингээл дуулаад арай нэг өөрийгөө тайвшруулад тэгчээд нөгөө библиэс өгч чаддаг байхгүй юу? Зүгээр л ингээд зүгсэе. Тэгсэн чинь надад нэг юусаа харж байгаагүй нэг ишлэл байж таараад тэр амар урам өсөлтөө би тухайд тохны юм бас гинтэй би чиний байж болохгүй гэсэн юм бодож шүү дээ. Яг тэр үед ингээд зүгээр л ингээд библиэс өгч хараад тэгээ алин ч хамаагүй унссан чинь нөө хосын 18-аас 9 хэвшлэл ингээд таарсан байхгүй. Тэгээ би ч юм хэрхэн зөнд жөөрхөлөө. Яаж тайсан чинь тушаах хөлөө. Би ч юм ингээд хаяхгүй. Тэгээ ер нь зөвхөн миний дотор бүрээ ирээд бүхий л нэрлэн нуцчихээ гээл би догшин ураа гүйцэлдүүлэхгүй би чамаа сүтгэхгүй. Яг л би хүн биш ээ. Би бурхан. Би та нарын дунд ингээд хилгэнэл дотор ирэхгүй гээд энэ надад бүр амар тайвшруулсан байхгүй. Яг л бурхан хүн биш. Бурхан аа босож гаднаас нь хараа шүмжлэхгүй. Бурхан аа элитийн мэддэг. Тэг бурхан намайг ойлгох юм байна. Намайг надад уурлахгүй юм байна. Тэг намайг хайрлах юм байна гэдгийг эндээс бүр амар тусгаж аваад ойлгож ирсэн. Тэгэл яг тухайн үед бүр амар тайвширч ирсэн. Тэг нэг тийм мэдрэмж байгаа. Тэг ингээд үе мэдээж ингээд гинт өөрийгөө амар буруутгах мэдрэмж гарч ирээл үе ингээд бурхан тэр болгон ингээд хариуллал явж исэн үед баг хамгийн анхныхны нээс. Тэгээд дараа нь бас нэг юм болсон юм байна. Нөгөө нэг тэр охиндоо нөгөө өрхөө гэж хэлчихэд үсээд хариулчихсан аахгүй. Тэг бүрээ ингээд ирэхдээ ушин болчихсон. Тэр үеүүдэд ингээд гэрт байх хэцүү байдаг байсан болохоор ингээд цуглаан руу явдаг байсан. Цуглаанд нэг хүн байхгүй. Би ганцаараа ингээд сайхан библи уншаал үжидэг. Яг л нөгөө манай гэрийнхэн намайг ийм байлгах амар дургүй байдаг байсан аахгүй тухайн үед. Манай ээж хүртэл миний үдээс чи эмэгтэй хүн ойлгож ийн үү гэх амар ойрлоод би бүр амар хэцүү байдалд орвол яаж л нөгөө хүндээ ажиж амар хэцүү байгаа шүү дээ.
Тэгэл ингээл яаж л манай нэг хамаатны аймар нэг удаа намайг бүр ингэж zeggen. Чамайг өөрөө чинь байлгаад тагтсан чи бүр яг эрэгтэй юм шиг болгоод байна. Тийм болохоор би цаа ийм байлгаж болохгүй байна. Алин энийг өмсөдөх гэл ингээл ядаж энийг өмсөдөх. Би ялбар чи яатсан гэл ингээл. Тэгэл ингээл яг нэг янз бүрийн хэлэхгүйсэн ингээл сонсон хараад тэгдэрсэх. Тэгээ имээ бүр имээ манай имээ бас итгэж тэгээ чи эрэгтэй юм бол эрэгтэй болоод өг эмэгтэй юм бол эмэгтэй болоод өг чи бүр ингээ ууралж исэн. Манай утга чам шиг хүн байхгүй гэл. Манай гэрийн бүгд миний эсрэг юм байдаг гэсэн. Манай дүүнэр өөр хин миний үсийг харцал. Нэ? Бэнчүүлсэн юм гэл ингээл. Зүгээр ер нь гэртээ байх амар хэцүү өгдөөсөн л да. Угаасаа сэтгэл санааны доктор багч гэрийн ч ойлгохгүй. Тэгээ айл болох гадуур байх гал айл болох цуглаан дээр байх гал үздэг ус. Тэр үе болгонд ингээ бурхантай гэж залбирал. Бурханаас цутахаас илүү би нөгөө бурхныг хайрын бурхан гэдэг мэддэг учраас намайг хүлээмжшүүлсэн намайг бүтээсэн бурхан гэдэг мэддэг учраас цутахгүйгээр айл болох нөгөө нэг тулаад намайг хинбэ гэж хардаг үе гэдэг юм өөрөөрөө мэдрэх хүсдэг байхгүй. Тэгээд бусад итгэгч LGBT хүмүүс тус хэлэхэд айж зүхтаж бас бурхныг өөр хин нэгний үгээр дамжуулж харахгүйгээр те яг зөвхөн өөрийнхөө өнцгөөс хүн болгоны нөр coming out хийдэг замнал өөр байдаг шиг хүн болгоны нөр итгэлийн замнал өөр байдаг. Тэгээд чи бурхан бусад хүмүүст ингээд өөрөөр нөлөөсөн байж болно. Гэтэ чамд ингээд бүр хинтж байгаагүй бүр шал өөрөөр ингэж нөлөөлж болт юм байлээ. Өөр өнцгөө харуулж болт юм байлээ. Хүн болгон бурхны нэг тийм аим гой өөр өнцгийг хард юм байлээ. Тэгэд хин нэгнээр дамжуулж бүрээ бурхантай тулж бурхныг танаасаа гэж амар хүсдэг. Тэгэхгүй бол хин нэгнээр дамжуулаа харчаар амар аюултай зүйлсийг хэлдэм байлээ. Тийш ингээл би итгэж биш л дээ. Гэтэ ингээл сонсоор кинон дээр ингээл conversion therapy-гаас ахуулалт яг ингээл итгэвч хүмүүс л LGBT хүмүүсийн эсрэг юм шиг ингээл амар хүмүүс гарч ирсэн шүү дээ. Ингээл юу гэдэг тийш бахархлын жигсаалын тэнд болж байхад яг нөгөө шашныхан ч юм уу итгэгч нар ингээл цуглаад та нар одоо ингээл бойлмол эн чинь нүгэл мүгэл гэсэн ингээл пайд мэттэй зогсож идэг ч юм уу тэгэл би бас арай нэг хэдэн жилийн өмнө за бүх итгэгч нар бол homophobic юм байна л гэж бодсон бидгсэн. Тэгтэл ингээд одоо бүх юм өөрчлөгдөл тэгээ сая бас бит хоёр яриад байжсан. Өчигдөрхөн ингээд 25 дугаар сувг телевизээр нөгөө нэг католик шашны тэжүүлээ pop лам нөгөө нэг LGBT хүмүүсийг эсэргүүцдэггүй гэдгээр ингээд баримтат кино минандаа гарсан тийм ингээд бүх юм өөрөөр л явж байгаа. Тэгээд би энэ тал дээр яг би юм байна бахаа. Ингээд нүглүү буруу юу гэлтэхээр ингээд бурхан намайг хизэж эсэргүүцээ чи одоо нүгэлт одоо ингээд унмаа юм. Тийм юус хэлж байгаагүй. Бурхан ингээд айл болох намайг ингээд ойлгоол. Тэгээд өсtöд би нэг амар үйлээд хэцүү байгаад гэртээ ингээд байжсэн чинь нэг намайг тэгээд надад библи судалдаг нь тусалдаг юм байдаг хгүй. Тэр хүн над руу нэг дуу явуулж ирсэн. Би нөө өөрөөрөө байхад бэлэн байна гэсэн утгатай итгэж дөө. Тэр дууг бас сонсч үзсэн гэж чи нөө Ready to be myself гэдэг тэр дуун дээр яг сонсч байгаа хгүй. Тэгсэн чинь би ингээд бусдын хүндлэлийг ингээд хүлээх гээл тэдний ингээд дуртай дурд нь орол ингээд тоглоол явж гин. Гэтэ эцээ тэнж байхгүй би яг хин юм бэ гэл ингээд дуулаад дуулж явж байгаа л тэгээ бурхан би үүдэндээ ингээд өөрөөрөө байхад бэлэн байна гэл ингээд дуулаад өөрийгөө нөө мэдрэмжийг илэрхийлэл дуулж байгаад тэгээ яг энэ үед бурхан надаа чи сайн хийлээ гэж хэлдэг гэдэг дуулчихсан байхгүй. Тэгээд би бүр яг тэр чи сайн хийлээ гэдэг үгэн сонсчод бүр ингээд амар уйлчихсан. Би ингээд амар буруу юм хийгээд энэ бүр ингээд цаанаас бол алдаатай ингээд төрчлөө. Тэгээд би буруу юм яваад тандаа гэж бодож байсан чинь бурхнаас тийм үг сонсох амар гоёсэн.
myself. God, I'm ready to be myself. Одоо өөрийнхөө цаашдаа амьдрья гэдэг тэр одоо шийдвэр хүртэл хэрэг хугацаа зарцуулж байна. Нэг анх өөрийгөө нэг ойлгочод тий. Тэг яг уу төрснөөс хойш бол нуугаал явж байгаа л 16 татаа гэсэн үг тэр охинтой уулзал өөрийгөө улам мэдээл. Гэтэ тэрнээс хойш бас хэдэн сар нэлээд өөртөө тэмцээд нөгөө итгэлтэйгээ тэмцээд ингэж явж байгаа л яг тэр үедээ би гинт ингээ өөрийгөө мэдээд онгойлгох ч юм уу дарж чаддгүй юм лээ. Тэгээд бүр төвийн талаар ч мэдэж авсан өөртөө адилхан хүмүүсээр ингээ хүрээлүүлээл ил хамтдаа инээлтэл тоглоол ингээд ирэх мөчөд би өөрөөрөө байх гэдэг юм цаанаас мэдэрч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд аз жаргалтай байж эхэлж байгаа. Найс нөхөд гэдэг зүйлийг мэдэрч эхэлж байгаа. Тэгэл ингээл яваад ахаар чинь хүн чинь ингээл аз жаргалтай байгаа өөрөөрөө амьдраад ихээр тэр замаа амьдрал сонгол явчихт юм байлээ. Зөв үү буруу юу гэдэг ингээд нөгөө итгэж хүмүүс зарим нь ингээд амар эсрүүцтэй шүү дээ. Тэр байдал нь намайг ингээд өөрөөрөө амьдрахад жоонд арангуулж өгдөг. Тэг миний мэддэг бурхан бол угаасаа амар хайрын бурхан, намайг ойлгодог бурхан. Бурхан битүүрийн хоорондын харилцаанд болж байгаа тэр нөхөрлөл өөрөө бурханаа хизээж хүмжлээг байхгүй юу? Тэг харин ч ингээд надаар ингээд бүтгэж хүмүүс ингээд библи уншихаараа ингээд зарим зүйл ингээд бүр амар тусаад тэрийг надад бурхан хэлж байгаа юм шиг бүр амар мэдрэгддэг. Тэг тэр зүйл нь ингээд хууль болохоор хүнийг амар тийм шүүмжилдэг. Хуулийн дээр суурилсан юм чинь ингээд муухагаар харагдуулт юм байна. Харин ингээд бурхан өндөр өөрийгөө харахаар бүр амар гоё өөрөө байгаагаар хүлээмжшүүлдэг юм байна гэдэг нэг шил дээрээс олж харж ирсэн л байна. Тэг яг ийм итчлэн олж хараад судлаад ингээд яваад тах тусам бурхан намайг ингээд байгаагаар минь хүлээмжшүүлдэг юм байна гэдэг мэдэрдэг, ойлгодог цаанаасаа. Тэгээд ирэхээр л ингээд ялч өөрөөрөө байгаа л амьдарчтэй. За тэгээд энэ жил queer театр үеэр ингээд ер нь бол аавгаа авчирч комаут хийсэн шүү дээ. Би бол тэрний чинь эсрэг байсан. Би өнөөдөр ингээд өмнөс чи айгаад байхгүй ингээд тэг ингээд хөвчлэн Монгол аавууд бүр амар ууртай бүр хүүхдээ LGBT байвал бараг шууд зодлох ч юм уу тийм нэг тийм төсөөлөл надад ингээд бүр бууцсан. Тэгээд би бол үнэхээр ингээд өмнөс чи амар айгаадсан. Тэгээд тэрний талаар ярил одоо яагаад гинт тэгж хэлэхэр болсон тэг жүжиг яаж нөлөөлсөн юм ч юм уу тийм. Манай ч нэг бисээ бас ярьлаа шүү дээ. Тэгэл яг нэг өөрөөрөө байгаа дэр муухай зүхаараа л түүн бас хэлчихсэн. Яг ингээл манай ээжд ингэж хэлчихсэн байгаа байхгүй юу? Миний хүсч сэтгцээ хүчтэй болсон юм шиг үнэлэг төзүүлээч гэд бүр тэгж хэлчихсэн хүн, тэгж харж ирсэн хүн. Тэг ингээ аавыгаа ажиглаад байхаар надад ууралж байгаа тэр уурна намайг ийм байгаад биш өөрт нь итгэж юмаа ярьдаггүй тийм болов уу сүлдээ анзаарсан л да. Тийм үү жүжигэн дээр би ингээ аав ээжтэй цуг ингээл ярилцаал ингэдэж шүү дээ. Жүжигэн аав ээжтэй ингээл ярилцаал аав ээжнээс яаж хүлээж авч байгааг ингээл хараал. Ээж нь нөгөө нэг би өхнөө бодоогүй биш бодсон ингээл үйлдэн шүү дээ. Тэр үед бас ингээл амар зөвхөн төрчихсөн байхгүй юу? Миний ээж аав бас ингээл намайг ойлгохгүй биш ойлгож байгаа, бодохгүй биш бодож байгаа. Тэг би тэр үед нь худлаа хажууд нь жүжиглж амьдрах тусам тэр хүмүүс чинь намайг анзаарахгүй ингээл за ингээ бэжлээд ингэсэн шиг ингээ харна шүү дээ. Тэг тусам тийм ээж автгаа жүжигийн харилцаагаар ингээд ягаад харилцаад байсан нь ойлгоод байгаа байхгүй юу? Ингээд аав ээж би гэсэн харилцаа байхгүй юм л тэдний өмнө нэг жүжиглээл найзуудынхаа өмнө ингээл өөрөөрөө байгаа ч юм уу тий. Ингээд харам хэцүү юм билээ. Хаан ч өөрөөрөө баймаар. Тэнгүүт нөгөө жүжигч нөлөөлсөн монолог төр бас нэг анаах автоо тэр хэлж байгаа тэр байдал ингээл ер нь
аав ээжтэй хэлмээр санагдтал. Бүр ингээд аавыгаа харамсуулмааргүй, ээжигээ харамсуулмааргүй байгаа учраас гэж аав ээж хүн өөрөөрөө байх шийдээд тэр өөрхийг шийдвэрлсэн. Тэгээ нэг ер нь бол тэр подкастэд хэлээл ард дээр нь ингээд аавыгаа өрхөө яах уу гэж хүртэл эргэлжижсэн байхгүй юу? Яг подкаст тиймэрч юм ч юм уу те. Болцдог ч юм уу гэж бодож байгаа. За цагийн нэг зөрөглөд бодсон. Тэгэл ер нь бол ээж аавдаа өөрөө хэлсэн бас итгэж байгаагаа харуулсан амар нэмэртэй юм шиг санагдчих. Тэгэхгүй ингээд өөр хүнээс ч юм уу эсвэл өөрөөс нь нуугаад айгаад байгааг мэдрэхээр бүрийг мангас шиг мэдрээд тэрэндээ бас ууралт юм болов уу гэж бас боддیں۔ Тийм. За тийм манай үзэгчид бол үгүй манай сонсогчид бол мэдгүй шүү дээ. Тэгээ тухайн өдрөө юу болов? Аавч нэг яаж хүлээж байгаа вэ? Бүр тийж ярих юм шиг нэр тийм. Тийш тийм мэдгүй шүү дээ. Юм уу гэсэн. Юурда жүжигтэй уурахаар шийдээд тэр жүжиг болохоос 2-3 хоногийн өмнө би аавдаа хэлээд уг нь аавдаа гой сүртэй ярих гэж үзсэн л дээ. Өмнө нь үг мүгэ бэлдэл аав та намайг ойлгохыг хүсэж л байгаа бол та надад хайртай юм бол энэ жүжигнэрээрээ би тань нэг нийлэх гэсэн гэж хэлэхгээл амар ярьсан чи байхгүй. Тэгээд аав удаас бойно үзчих. Бойно аавдаа бүтээсэн өдөр завтай юм болоо. Тэгэл аав нь мэдгүй ажилтай гэж магадгүй яасан гэсэн чи. Би тэнийг яар нэг юм дөрөх гэх би нэг жүжиг тоглож та тэрэн дөрөв дөрөх байх юм. Амар сандарсан тэгээ ирсэн. За аав зүгээр харж байгаа дэргээ хэлээгээл тэгэл таслал би өөр. Юу тэгж хэлэх. Тэгэл уус аавд ингэ ярьж чадахгүй мэн гэдгийг ойлгоод тэг жүжиг болохын өдөр нөө бэлтгэлийн жүжиг болсон шүү дээ. Тэр өдөр өглөө захиа бичээд аавд тэгээд захиагаар дамжуулж баг кома хийсэн юм уу да. Намайг ойлгосоо гэж хүссэндээ таны намайг гэж хэлж авна гэж итгэсэндээ ингээд өрлөө. Ингээд мэдээж хүүхдтэй хайртай болохоор өөрийнх нь үз сайн нь хүүхдээ яг ингээд эмгтээлэг байлгаад тийм аз жаргалтай амьдруулмаар л шүү дээ. Бусдын төрлийн бишрүүлээд тийм учраас та надад ингээд охинлог байлгахыг хүсэх байх. Гэхдээ жинхэнэ аз жаргалтай яг миний хувьд аз жаргал маань ингээд өөрөөр нь байх юм шүү аваа гэд. Тэгээ таныг үзээ ядсан яасан ч ингээд надад хамаагүй. Тэгвэл таныг мэдээсэй гэж хүссэн юм аа. Тантай би баггүйгээр харилцах хүссэн юм аваа гэд. Тэгээд аваа танай хайртай тийм ээ гэд таны транс хүүгээс гээд төсөж ийсэн. Тэгээд тийм захиагаа бичээд тэг маргааш нь жүжиг дээр аавынгийн ихээр болчлоо гэд. Тэгээ 3 цаг үе дээрэл тэгэл нөгөө нэг LGBT төвийн нөгөө нэг гадаадас ирсэн үст шууд нөгөө лесбиан гэж ярьж чаж. Би бүр зүрх хатан пал гэлээ. Яна шууд тэгээ ирсэн. Аавч зүгээр л хүүхдийнхээ нэг хөөрхөн жүжиг үзэх гэлэрсэн ч юм. Тэгээ ирсэн бүр амар гайхсан байх гэж боддоо ш. Тэгэл монологоо уншчаал аавраа гүйжиж тэр захиагаа өгөөд энэ жүжигийн дараа манай жүжиг ган тэрний өмнөх нь тоомшаарай гэд. Тэгээ аав тэр захиагаа уншчаад миний жүжиг үзсэн. Тэр жүжигээр тоглож байгаа хэвээр би аавруул хараадсан байхгүй. Инээ хүйтэй инээгээл өөлхөд амар чин сэтгэлээсээ баг хамгийн ингээд догдолж үзсэн юм уу. Тэгэл яг жүжигээ дуусгачаад би аавраа гүйжчихэд юу ч хэлэхгүй. Аав гэл орсон чи аав гүчичин жүжигчин болох байсан юм шүү гэ энийгэл хэлчихсэн. Мэргэжлийн буруу сонгоцсон биш үү гэл. Тэгээ би аав тэр энийгэл аав гарыг гэл тэгээ аав нь ойлгоно. Аав нь хайртай штэ гэж тэрээд тэг хоёулаа зураг авахуулаад тэгэл нэлээд удаан тэрэл тэгээ аав нь ээжтэй туслахаар явлаа гэж явсан. Би аавыг бол тэгж хүлээж авах гэж юусэн бодож байгаагүй л дээ. Ингээд намайг яаж хэлчихсэн бэлээ, яаж ингэж харж исэн бэлээ. Гэтэ ингээд өөрт нь итгэж байгаа гэдгийг харуулаад бүр ингээд зөрөг гараад ингээд хэлчихээр бас ингээд аав хүн чи ойлгох юм бэлээ. Тийм гой санагдчихсэн. Тэгэл нөө маргааш нь бас манай ээж аав нөө паб дээр ажиллаж манай дүү очсон тийм чинь над руу залгаж байна. Чи
Ингүй шинэ би аав эзэн ажил дээр нэг хэлж байгаа байхгүй. Тэгсэн чи аав цаанаас нэг сонсогч байгаа. Тест бодож авахгүй хаа. Тэгэл нуан би юугаа мэдгүй тэгэл цаашаа яриад тэгээ би тэр өөрөө нээж туслах гэдэг очиод аав ажилдаа явцсан. Тэгсэн чинь манай угаасаа pop төр чинь ямар насны хүмүүс хөлчлөлөө ямар мэдлэгтэй хүмүүс хөлчлөлөө надаас амар их бүр ингээд амар их зэрэгтэй юм гэдэг гэж асуултууд байдаг. Тэгээд тэр болгоны зүгээр тэгсэл яачдаг лсэн л та. Тэг нэг өөрөө бүр ингээд өөрөө яг хаахын алдад нэг ах үлдчихсэн. Тэг тооцоо хийх гэж зогсож байхдаа ээжээс надруу орсноо энэ залуу таны хүү юу гэдэг чийсэн аахгүй. Тэгсэн чинь ээж яг үгүй манай охин нөгөө амар эргэтэл гэдэг өмнө хэлдэг байсан. Чи энэ удаа болохоор тийш тийм манай хүү гэж хэлээд тэр үеийн яах вэ зогсож байгаа бол тэр хэлэх амар гоё юмсан. Ингээд ээж авдаг бүрээ ингээд хүүн гэсэн мэдрэмж авах амар гоё юмсан. Тэгэл нөгөө царилх хүн тэгэл өнгөрчихсэн. Тэг яг тэгж come out хийгээд тэр жүжигт оролцоод аавынхаа өмнө ингээд өөрийгөө илэрхийлэх юм гэсэн мөчтөг юм бол одоо ингээд эргөө бодохоор амар минийд амар гоё pride инжилсэн тэгэл амар өөрөөр бахмаар амар гоё шүү дээ. Тэгээд ер нь ингээд өөрөөрөө байсан мөчөдтэй ерөөс харамсдгүй амар гоё идэг. Харин ч бүр ингээд амьдрал илүү утга учиртай инээх юм гарч ирээл, уурлах юм гарч ирээл гэл хүн чинь ингээд мэдрэхээрэл бүр ингээд амьдрал амар гоё утга учиртай болж эхэлтийн хэлээ шүү дээ. Тэг өмнө нь ингээд зүгээр л нэг амьд би оршуул гэдэг те тийм үед бол би амьдарч байгаагүй юм гэж ойлгосон. Яа амар сэтгэл хөдлөмөр би өөр ингээд гэрээхэнтэй ингээд тийм том зориг гаргасан гэж бодохоор амар ингээд бахархаал айгаал ямар олон янзын мэдрэмж төрөд. Тухайн үед амар олон давхцсан л да нэг монологоо ч уншаад үзсэн. Аавын талаас өөрийгөө харж үзээл аавыгаа ингээд насварч энэ чигээр явсараа насварч хойд гэж одоо гадагшаа юм гэж боддоо шүү дээ. Мэдхгүй явсараа насвараад ар дээр надад ерөөс итгэсэнгүүдээ гэсэн бодол авах үедээ гээл. Тэгэл дараа нөгөө жүжиг тэр хүү ямар гоё зөрөгтэй те. Яг наа чи транс хөөхгүй ирээдүй. Тэгэл амар багаас өсвөр насндаа ингээд бүр өөрийнхөө байх гэж тэмцээл айлын ганц өхөн штэ те. Ээж нөхөнтэй л байх гэдэг штэ чаваас. Тэгэл маникюр битгэхгүй дэлгвэр л штэ гомдлоо штэ. Тэгэл манай мууж чаваас тэтгэлхтэй гэж нэг бодвол тэгтээ ер нь эцээ жаав ингээд хүүхдтэйгээ ингээд өөрөөр нь байлгаад тийм байсан гэр бүлд ямар гоё гэр бүс уур юмсал хайр бий болж байгааг харах бас амар гоё байсан. Тэгэхгүй тэр ирээдүй чигээр нөгөө Мишель чигээрээ амьдрал байсан бол тэр гэр бүлийн уур амьсгал өөр ямар амар холдох байсан болоо гэж боддог. Тэгээд би өмнө нь 16 жил амьдрахад ээж авдаг ерөөс тийм мэдрэмжийн талаар ярьж үзээгүй байхгүй юу? Одоо ийм найз байдаг, тийм найз байдаг гэж ерөөс ярьж үзээгүй. Зүгээр л хогоос аснаа. За ямар бол хийх үү? За манай гэрийн зэмэр интро гэж юм бэлээ. Тэгээд сүүлд ингээ өөрийгөө нээгээд өөрөөрөө байгаад ээж автагаа арчсан чи амар гоё. За яаж юм? Сүүл ер нь ямар юм гэл амьдрал нь яаж юм гэл гоё ярилцаал гэрт уурын сүл үүсэл дийж тэдний хайрыг мэдрээл ээж аавын донд ингээд харилцах тэдний хайрыг мэдрэхэд ингээ хаалт байхгүй болчтой юм лээ. Бас айц байхгүй болчтой юм лээ. Энэ хүмүүс надад байгаагаар минь хайртай би оршин байх газартай гэж бодохоор амар гоё санагдсан юм лээ. Тэгээд ирээдүйд ялчгүй амар зэрэгтэй. Тэрнс нөгөө хурцлсан л та. Тэгсэн баг тийм анхыг ингээл жүжигөө уншчихсан яг ямар санагдсан бэ? Ингээд аав нь амар ойлгодог гэсэн мөртлөө ингээд амар цагинд штэ. Тэгээд тэр гэсэн юм шиг надад ингээд тохиолж исэн юмнууд юм шиг санагдал нөгөө нэг юу лээ гүйж нааваа гэл би энэ дахиж удаан баймааргүй ингээл өөрийгөө илэрхийлдэг штэ. Тэр мэдрэмж бүр ингээл хамгийн анх яг тэр үгийг уншаад би бүр ингээд зурсгээл орж ирсэн байхгүй. Мэрэг л би энэ дахиж удаан баймааргүй гэсэн мэдрэмж амар хавчсан штэ.
Нөгөө бурхан дүртэл за би маргааш өглөө босоод ирэхтэй болмоор юм. Тол хамгийн баг 9 настай байх нөгөө бурхан залбирдаг гэдгийг мэдчихээ. Багаас үдэг залбирдаг үстэй. Наа өртөө болоод байгаа гэж. Тэгээд ер нь бол тэг аав нэг удаа нөгөө захиан дээр бас юм хэлжсэн. Миний ингэж төрсөн хин нэгний буруу биш юм шүү. Тэгээд би ингэж төрсөндөө харамсдаггүй. Яагаад гэвэл би ингэж төрснийхөө ачаар хүнлэг хүн болоод төсөө явж байгаа юм шүү аваа гэд захиан дээр хэлсэн. Тэгээд тэрийг оруулсан ямар ч гэдэг хэрвээ би стрит байсан бол LGBT хүмүүс амар үзий ядах байсан баг. Яг л би өөрийгөө come out хийх мэдхээс нааш ерөөсөө ойлгох хүлэн зөвшөөрн хайрлан гэдгийг юусоо мэддэг амар үзий яддаг харахаар л бүрнээс сэжиг үрдэг тийм байсан байхгүй юу. Тэг ингээ яг өөрөө нээлттэй байгаад ингээд ирсэн чинь нэг дүүнраа хүртэл ингээд хайрлаж чаддаг байсан юм лээ. Амар санагч шиг ядаргаатай юм гэж бодоод ч юм уу те. Ингээ хайртай ч гэсэн ингээ хайрлаж чаддгүй. Хайрын хэлбэр буруу ч юм уу. Би буруу юм юу л зодж ивэл юм зүг гэж хардаг ч юм уу те. Энэ яг өөрийгөө үлэмшрүүд өөрөөрөө байгаад ирсэн чинь дүүнраа чажиглал дүүнраа ингээд амар юу хийж чинь ер нь яаж чинь ингээл өөрийг нь таньж мэдтгэл дээр нь ингээл тослаад өөрийгөө ийм гэдгийг мэдээд өөрийгөө үлэмшрчээр миний дотор хайр мөн чанар амар гоё үүсдэг юм лээ. Тэгээд хайр мөн чанараар ингээл амьдрахаар амьдрал амар гоё болж ирд юм лээ. Харанхуу талаас нь биш нэг гоё гэгээлэг талаас нь хараад тэгээд straight ба LGBT ч үс gender ч trans ч үс ер нь хүн өөрөөрөө байгаад хэний нэг зүгээр л хайрладаг байгаад хүлээн зөвшөөрдөг байгаад л амьдрал амар гоё юм шиг санагдсан. Хэрвээ мэдгүй би өөрийгөө 4 жилийн өмнөх өөртөө ирсэн бол одоо цаатай ийм юмны талаар ярина гэвэл ийм ч байх эсгүй байхгүй юу гэж бүр ингээд амар хууралцсан амар хахир хатуу тийм хүн байх байсан баг гэж боддог шээ. Ямар нэгэн хүн буруу юм хийсэн бол хохист гэдэг ч юм уу те амар хатуу байсан юм шиг санагддаг. Тийм тэгэл яг тий өөрөөр байгаад бүр ингээд амьдрал ямар гоё хайр идэх ямар гоё юм ч юм уу тийм зүйлийг мэдэрсэн. Тэгээд гэр бүлтэйгээ ингэлүүрээр байх юм гоё байсан. Тэгээд ялч нөгөө миний итгэл чи өөрөө бурхны өмнө бас өөрөөрөө байх. Эргээд тэр зүйл рүү тулгаад ирэнгүүт бурхантай ингээд харилцах. Одоо сая нөгөө дуу сонссон те. Яг ингээд зүгээр ингээд байж байгаа үлмэр болгоо би бурхантай ингээд ярьчдаг байхгүй. Бурхан та намайг яг хин гэж хардаг вэ? Би таны өмнө хин бэ хэлдэнгүүт миний уншиж байгаа юмнууд, харж байгаа юмнууд бурханы надад ингээ харуулж байгаа тэр үнцгүүд хизээж намайг шүмжилж байгаагүй. Хизээж надад буруу гэж харуулж байгаагүй. Харин ч бурханы тэр нэг өөр үнцгийг харахад амар тусалж байсан. Тэгээ харин ч LGBT учраас би бурханы хайр мөн чанарыг өөртөө амар шингээх боломжтой юм шиг санагддаг шүү дээ. Тэр нэг homo liber гэдэг нэг гомо ном гэдэг багаж эний чинь би нэг төвийг мэддэг байхаас өмнө интер номд явж байгаа санаас руу гарсан байхгүй юу? Гомо ном гэнэ. Би ч ингээд амьдрал бүр ингээд өөрийгөө нөгөө охинтой таарахаас өмнө ганцаархны юм гэж боддог ш. Тэр амар сайн зөө. Надаас тэг бүр ингээд надаас өөр битийн юм хүн байгаасаа гэж хүртэл ингэ залбирч байсан. Яг бол өөрөөрөө биш баа бүр ингээ өөрийгөө бүр нуун дарагдуулж амьдраад амар хэцүү л байсан байх гэж боддیں۔ Тэгээ энэ номыг уншаад тэгсэн чинь нөгөө нэг Библиэлд гомомсын талаар юу ч харсан тухай, буддистууд юу ч харсан байдаг тухай, ислам, муслим гэдэргэл гарагдсан шүү дээ. Энд дээр ингээ хүн энэ хүн ингэж хэлдэг байхгүй юу? Нөгөө зургийг авчихсан дээ. Тэгээд би өөрөөрөө байсан тэр үедээ аль эрт өөрөөрөө байхгүй явдаа гэж харамссан. Амар гоё байсан, амьдрал амар гоё байсан гэж хэлдэг. Яг тэрийг уншчаал ингээд хөөх тийм бахта гэж ингээд амар бодож ирсэн. Яг л би ч нөгөө баг өмссөн зүгээр л ингээд өөрийгөө нуун дарагдуулаад үзээд явж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг буддистууд юу гэж хардаг тухай, христүүд юу гэж хардаг тухай ингээд уншаа үзсэн чинь амар сонирхолтой байсан. Шал өөр өнцгөөс харсан. Тийм. Тэгээд нөгөө итгэж хүн LGBT хүмүүст хэлэхэд тийм дахиад хэлэхэд хин нэр дамжуул бити бурхныг хараарай. Яг өөрөөрөө бурхны өмнө ирээд бурхантай хин гэж хардаг вэ гэдэг. Өөрөө бурхантай тулаа харьцах юм бол
Бурхаас ч эзэж шүүмжлэлийг мэдрэхгүй яваад бол пүүрэ хайрын бурхан. Хайран дээр суурилсан ямарваа зүйлийн илэрлэл нь юу байдаг вэ гэхээр хүлээмжшүүрэх, эрх чөлөө. Хин нэгэнд хэлж байгаа тэр үг нь урам, босгон байгуулалт. Мэдээж яг хууль нөө сургаал, сургамж гэдэг зүйл байхгүй л хэтэрхий замраагүй болно шүү дээ. Гэтэ хууль бурхны мөн чанар биш. Нөө бурхны мөн чанар нь хайр юм а гэж гардаг. Зүгээр яг зарим нэг итгэгчдийн нэг хатуу өгнүүд өөрсдөө буруу зөв цензурыг болгоцсон тэр итгэгчдийн хатуу өгнүүд бол амар айлгадаг л байсан л та. Тэгээд тэр болгоно бурхан дээр ингээ очихоор амар гоё тайвшраад гаргад болчихсон шүү дээ. Тэгээд би чи бас цуглаар хаалгачдад комод хийжсэн. Тэр нь миний хоёр дахь комод байсан. Тэнгүүт нэг угаасаа библиэлд нөгөө LGBT гэж мэдхүү би тэр тийм байгаамаа гэж ингэж хэлчихсэн аахгүй. Ямар зөвлөн ч нөгөө харьцан Америк болохоор нийлд нөгөө тэр тал дээр жоо open minded. Тэгэл хуучин гэрэн дээр ингээд LGBT тэр байдлыг нь гин гэж харддаггүй. Зүгээр үйлдэлийг нь гин гэж хардаг. Чээр ингээд тийнейжер чинь дуусах хүртэл хинтээ өрөхгүйгээр өөргөө ажиглаа явуулж болох уу гэдэг хэлсэн аахгүй. Тэг ямар ч намаа ингээд байгаагаар нь бол хүлээмжшүүлдэг, ойлгодог гэд хитрхийн нөгөө эрттэй эмхтэй гэж нэг категорчлоод байхгүйгээр тийм. Тэг ямар ч жинхэнэ бурхны хүмүүс намайг ингээд улам ингээд ойлгол байхад нөгөө дөнгөж ингээд итгэж болоо таньж мэдээл хууль нь юм байна, зөв юм байна, буруу юм байна гэдэг хүмүүс л улам шөмжлөд байгаа санагдав тийм. Тийм. Бурхантай илүү ойрцсон хүн бол улам хайраар ингээд ойлгоод идэг. Бурхантай ойртой хүмүүс улам шөмжлөд идэг гэсэн. Тийм болохоор хүнээр дамжуулж битгий өөрийгөө хараарай л гэж хэлмээр хүсмээр. За тий маш их баярлаа. Амар юм шинэ өнгө нөлөөтэй хүмүүс ингээл LGBT хүмүүс гэхээ бүгдийг ижлэх юм шиг гэж бодчихдаг. Тэгтэл ингээл адаглал одоо энэ сууж байгаа инхчин болон тэр жүжин дээр байгаа ирээдүйн үед хоёр хүртэл шал үртэй ирээдүйч мөр амар экстраверт бүх юм хэлээл тий амар уурч байгаа. Тийм тэгтэл ингээд инхчин бол чи бүр яаж тэр дүрийг бүтээж тэгэл өөрөө жүжиглэж чадна ч гэж боддог шүү дээ. Гэх мэтчлээ ингээд бүгд өөрөөр байгаа. Тэгээд манай подкастн дээр анх удаа ингээд орж байгаа итгэвч хүний түүх байлаа. Тийм талаар одоо зөрөгтэй бас маш их нээлттэй ирсэн баярлаа. Тэг бас нэг зүйлийг хэлж өгье. Зөрөг болгож хэлэхэд гэх юм уу? Бурхан бидний нөгөө итгэж хүмүүст л хандаж ирнэ бол хэлээд байна л та. LGBT итгэж хүмүүс. Бурхан биднийг бүтээсэн. Тэг бүтээхдээ нөгөө нэг өөрийнхөө төгсрөө бүтээлээ гэж Библиэлд ч уусаа гардыг. Гэтэ тэр дүр төрх нь юу байдаг вэ гэхээр ус царай байвал уусаа хүмүүс чинь 80,000 царайтай шүү дээ. Бурхан ямар 80,000 царайтай байвал гэж нөгөө сүнс сэтгэл тэг мэдрэмжтэй бүтээсэн байхгүй юу? Бусад бүтээлүүд нь болохоор бид нар шиг биш шүү дээ. Нөгөө үүс ногоорулж зүрхэнэ физиологийн тэнгүүд тийм мэдрэмж тэр одоо нөгөө өөр төрж байгаа тэр мэдрэмжээ бас ямар сан сонсож байгаасаа гэж хүсмээр яг бол бурхан тэр чинь бүтээсэн. Тэгээд зарим библиэлд байхгүй ч юм уу тийм бус хүмүүс хэлж чаддгүй тэр зүйлийг бурхан чинь мэдрэмжээр дамжуулаад чанд өөрт чинь гэж зам хэлж идэв юм шиг санагддаг. Надад бол ингэ мэдрэгддэг байхгүй юу? Тэгэхгүй ингээд өөрийнхөө мэдрэмжийг хит үгүйсгээд хит би ингээд буруу миний бүх хүсэж байгаа бурууг харчингууд нөө босод хүмүүсийн хэр байх гэдэг юм бэлээ. Тэгээд яг өөрийнхөө мэдрэмжийг бас сонсож бурхантай харьцаж байгаарай гэж хэлмээр. Тийм бол өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд өөрийгөө ойлгоход бурхныг ч ойлгоход илүү LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.